За би товчхон ярина тий. Манай хамгаалж хүмүүс өнөөс нь ахуулаад аймаг ярьдаг те. Нэг л ярих хүн байхгүй шүү. Ер нь нэг сонсчих зүгээр. Тэгээ би өчигдөр ирчихэд энэ газрыг соёлтой надаас сүм байгуулах гэдэг тэгээд шинжсэн байнамаа. Тэгээ энэ газрыг би энэ газар зүгээр юм байна гэдэг. Тэгээ би энэ тийм уул муулыг хараад бүгд шийдж болохгүй, урлаг хийж болохгүй дандаа бутгай хатаа уулнууд юм. Энэ ингээ харж яхад бүгд. Тэгээ ганцхан юм бүшиг хаттай газар энэ байхгүй юу? Тэгээ яг ингэсэн. Одоо та нар яваад хараараа тий. Тэгээ би тэрнийх нь дээр нь гараад энд миний яг хийсэн газар хийдэ барьсан. Энэ Эрдэнэ бүрэн сумын Эрдэнэ толгой гэж хойдлын энэ Эрдэнэ толгой шүү тий. Тэгээ би өчигдөр явж байгаад яавал одоо энд олон түмний шүтэн болсон юм байх уу гэд харж байгаад би энд гоё газар олсон юм байна. Тэгээ тэрэн дээр нэг тэнгэрээс буусан сайхан гоё тийм буус юм шиг сайхан сүм барина тий. Дотор нь нэг сайхан гоё алтан шармал соврог хийн. Тэгээ өөртөө таван шүтэнийг нь зургаар биш. Бүр бодтой бүтээгээ дотор нь залчин. Тэгээ ганжуур данжуур 180 200 ботыг нь авчраа 50 тий. Тэгээ би одоо энэ их хурдын гişүүдийг надтай хамт хамгаалыг үүсэл засаг дараа үүсэл. Одоо очиод энэ толгоогоо хийдтэй өгчөөсөө би санал тэмгэрд. Зүгээр хийдэ аваад өч. Энд хүн суух нь ойлгомжтой шүү дээ. Одоо дүүр хог байгаа л да тий. Архины шийл мэл амар л үл тий. Дорн цэвэрлчин тий. Тэгээ энийг хийдтэй өгчих юм бол тэгээд та нар үнэхээр Эрдэнэ бүрэн сум бол үнэхээр гоё болно тий. Тэгээ бид нар алтан сурганд нь Өвөлдийн Галдан бошид хааны чинь хуруу над байдгийн. Бүр бодтой баримтайгаа байгаа. Тэрнийг нь хэрвээ энийг барьж чадвал би тэрийг заална юм. Би амлцсан байна тий. Одоо та нарын л одоо сэтгэл сүсгээс тэр байна шүү дээ. Тэгээд ийм юм та нартай энийг хэрвээ шийдээд энэ газраа өгчих юм бол би тэрэн дээр нь хийж байхад би өөрөө ориолно. Тэгээ би анхныг нь ханд болгоод нэг соёлтойдоо хадуу энэ ч миний шав соёлтой чинь манай урлагийн сургуулийг төгссөн тий. Миний шавнар үнэхээр гоё юм хийдэг юм байна. Урлагийн үж өөр шүү дээ тий. Тэгээ муухай юм барьж болохгүй тий. Тэгээд энд нэг ихний ханд болгоод ямар ч байсан амлсныг ич тий. За маа. Тэгээд энэ хадны үүрт та нар очиж газар нь харахгүй юу? Би одоо удахгүй очин тий. Очоод өөртөө хар тий. Яг тэнд бүр юм бариасаа гэж байгаа юм шиг бэлдээд өгсөн юм шиг газар байна тий. Тэгэл юм бол тэгэл одоо наашаага цуурахгүй гэж яах юм? Тийм үү? Хамгийн гоё жинхэнэ Эрдэнэ. Одоо энэ ганжирыг чинь тэр бухан багшийн эренцлийг нь би энд өгсөн тий. Соёлтой. Надаас агалгаас заасал та тий. Хамгийн энд юм өгсөн. Одоо би энд хамгийн чухал юм хийж өгнө. Болох уу? За. Үргэлж батгаа. Намайдаа надад өчтөр уулзаа их сайхан мэдээнд өгсөн. Тэрэн би очиод аглигээ хийдээ бас өрөөд байгаа. Очноо. Тэгээд хоноо гэж юм хийхгүй бол тэнд хэвтээд бай. Энд явуулж очиж чих байлгүй гэж бодоод тэгээд бай. За нарга. Энэ манай урлагийн гавьяас зүтгэдэг бид нар бие биенээ сайн хамтарч ажиллаж их бүтээл хийж байгаа. Энэ хүн сайхан юм хийж өгөх юм байна. Тэр бүгдэд бид нар бас энэ хүндээ баярлаж бахархаж явах болноо. Тэгээд тань баярлалаа шүү дүүмэн гэдэг. За. Асууда Баянбаатар хатан үнсүүлний чинь ховор юм байна. Одоо манай гандагийн хамгийн настай хүмүүс одоо манай Ачаа хам байна, Баянбат байна. Одоо өрн байх болдог шүү дээ. Өвгчүүд нь бүгд явчихсан тий. Одоо ингээд сайхан манай ламбаа мөрөн бих баяртай байгаа тий. Тэгээд ялангуяа манай бас Галдан баш сангийн тэргүүмтэр Батболд тий. Энд чинь жинхэнэ өөлд үү тий.